байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулаад нэг хоёр зүйлийг хөндөе гэж бодож байна. Тэгэхээр энэ тогтоолын төслийн нэгдүгээр хавсралтад дурдсан байнгын хорооны тогтоолын холбогдох заалтыг хяналтаас хассуугаа гэдэгтэй холбогдуулж хоёр зүйл хэлэх гээд байгаа юм. Тэгэхээр энэ байнгын хорооны хяналтаас хасах тухай 108 ийм шийдвэр байгаа шүү дээ. 108 шийдвэрийн энд нэг эрүүл мэндийн салбартай бас боловсролын салбартай хоёр асуудал дээр та нарын анхаарлыг хандуулах гэдэг юмаа. Тэгэхээр цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон гэдэг үндслээр 18, 19 дугаар ажлуудыг хасах юм санал гаргасан юм байна. Тэгэхээр энэ сөрье бэлгийн замаар дамжих халдварт өвчин, хүний дархлаа хомсдлын вирусын халдварын тархалтыг бууруулах, хязгаарлах, урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай ер нь энэ талаар 18, 19 дугаар энэ хоёр шийдвэрийг хасъя гэсэн байна. Тэгэхээр энэ дээр би юу хэлэх гээд байгаа юм бэхээр 2020-оос 25 оны хөгжлийн 5 жилийн чиглэлийн хэрэгжилт тайлангийн хэрэгжилтэнд хөгжлийн 5 жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан гэд биднэрт ирсэн. Тэгээ тэрэн дээр болоод ирэхээр нөхөн өрчхүү насны эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн дундын бэлгийн замын халдварт өвчин хамгийн их байгаа. Ер нь бол өсөн нэмэгдээд байгаа гэсэн ийм статистик тоо орж ирж ирсэн л да. Тэгэхээр энэ цаг хугацааны үед энэ бол ач холбогдолгүй болсон асуудал бол биш байхаа. Харин энэ бол ерөнхийдөө өнөөдөр ч хэрэгтэй анхаарал хандуулах ёстой зүйл. Энэний талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн биелэлтийг бид нар бас шахаж шаардах хэрэгтэй байх. Тийм учраас энэ 18, 19 хоёроо хүлдээвэл ямар вэ гэж би асуух гэдэг юм. За хойдолд нь 29 дугаар ажил дээр чагсаагдсан байна. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай гэдэг. Тэгэхээр энийг болоод ирэхээр бас мөн цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон гэдгээр нь юм болов яасан бол нэг хасах чагсаалтанд энд оруулсан байх шиг байх юм. Тэгээд энэ харин яг нөгөөд сургуулийн насны хүүхд, өсвөр насны хүүхдийн хөгжлийн доройтол ер нь бол их байгаа. Яг ийм цаг үед өдий хоол хөтөлбөрийг хэрэгжүүлээ. Энэ өдий хоол хөтөлбөрийг ер нь улс орон даяар ерөнхий боловсролын сургуульд дунд ангийнханд өгдөг болъё гэж ингэж ярьж байгаа үед энэ тухайн асуудал чинь яг цаг хугацааны хувьд хамгийн чухал анхаарал хандуулах ёстой юм биш үү? Тийм учраас энэ ажлыг бас үлдээвэл яасан бэ? Хасахгүй байл яасан бэ гэж би асуух гээд байгаа юм. За баярлалаа. Гарын зэ гişүн хариулна. За мэрэгжлийн яамдуудаас бас нэмэлтээр хариулах байхаа хариулсан зүйтэй байх гэж бодож байна. За тухайлсан энэ жишээлбэл энэ цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон гэж байгаа энэ 2016 оны 12 сарын 14-ний дугаар 4 энэ заалт маань бэлгийн замаар дамжих халдварт өвчин, хүний дархлал хомсдлын вирусын халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолно. Жишээлбэл хүн амын дунд бэлгийн замаар дамжих халдварт өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан аймаг нийслэл дүүргийн төвшөнд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичигтээ дох болон бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх асуудлыг тусгаж хэрэгжилтийг хангах гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ тухайн бодлогын бичиг баримт бичигтээ 2016 онд тусгаараа гэжсэн асуудал өнөөдөр бол тусагдаад л ер нь явж байгаа шүү дээ. Нутаг дэвсгэрийнхаа хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахад шаардлагатай зардлыг жил бүрийн төсөвтөд тусгаж батлуулах зарцуулалтад хяналт тавих гэж байгаа байхгүй. Энэ тэгэхээр их ерөнхийлөн орсон байгаа заалт байгаа байхгүй. Тэгээ төсөвтөө ямар ч хэсэн тусгаж бай. Хяналтаа зарцуулалттай хяналтаа тавьж вэ гэх. Тэгэхээр энэ 2016 оны тухай үед өгөгдсөн үүрэг даалгаврыг яг энэ хэлбэрээр нь бид нар өнөөдөр үнэлгээ дүгнэлтийг гаргаад явах нь бол бас өнөөдрийн төвшөнд бол нийцэхгүй байна. Ийм учраас магадгүй эдгээр асуудлуудыг бид нар хүчингү хяналтаас гаргаж байгаад сая яг өнөөдөр тулгамдж байгаа юу гэдгийг тухайн аймаг бүрийнхэн тухайлсан айл аймаг дээр нь хамгийн өндөр байгаад байгаа ямар өвчлөлөөрөө байгаад байгаа ямар үзүүлэлтийг хэд болгох ёстой юм цаг хугацаатай тий. Тэгээд тухайлсан илүү оновчтой үүрэг даалгавар байх юм бол илүү зөв зохистой байх болов гэсэн ийм л хандлагаар энэ цаг хугацааны хувьд бол ач холбогдолгүй болсон хяналтаас гаргая. Цаашлаад бол үүрэг даалгавруудыг илүү оновчтой байх тал дээр нь хэдүүлэн анхаарья гэсэн л ийм л даалгавар байна.
За баярлалаа. Хэрлэн гишүүн микрофон. За. Микрофон хийдвэ? Бол эрүүл мэндийн микрофон 3. За хэрлэн гишүүний асуултанд хариулъя. Эрүүл мэндийн яамны нийгмийн эрүүл мэндийн бодлого хэрэгжилтийн газрын дарга цэцэг сайхан. Тэгэхээр хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн дагуу 2017 оноос хойш бол хөтөлбөр биш үйл ажиллагааны төлөвлөгөөг бол баталж явж байгаа. За мэдээж манад сүүлийн жилүүдэд бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдлын вирус, дохын халдварын тохиолдол бол нэмэгдэж байгаа. За энэтэй холбоотойгоор эрүүл мэндийн сайдын бүр тусгаалсан шинэ үйл ажиллагааны төлөвлөгөө бол батлагдж байгаа. Энэ дээр бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдлын вирус, дохоос сэргийлэх хянах үйл ажиллагааны төлөвлөгөөг 2025-аас 28 онд хэрэгжүүлэх ийм наривчлсан үйл ажиллагааны төлөвлөгөө гарч байгаа. Энд бол энэ асуудлууд бүр нарийн туссан байгаа. За хэрлэн гишүүн тодруулна. За тэгэхээр одоо 9 энэ чи 16 оны шийдвэр, өнөөдөр 25 он. Одоо 25 онд бид нар 20-25 оны 5 жилийн хөгжлийн чиглэлийн хэрэгжилтийн тайлан баримт бичигт өөрөөр хэлэх юм бол эрүүл мэндийн яамнаас яг энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулаад 9 жилийн дараа гэхэд тодорхой үр дүн гараагүй энэ талын одоо асуудал байсаар байгаад байна. Бүр өсөн нэмэгдэж байна гэсэн юм тодорхой статистик тоонууд ороод ирсэн байгаа л да. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол юу хэлэх гээд вэ гэхээр та нарын авч хэрэгжүүлж байгаа энэ үйл ажиллагаа, энэ шийдвэрийн хэрэгжилт ямар байгаа юм бэ гэдгийг бид нэр бодитоогоор олж хараад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ чи оновчтой байна уугүй, үр дүнд хүрж гин уугүй юу гэдгийг бид нар мэдэх нь гол болохоос биш зүгээр одоо бодлого авч хэрэгжүүлээд байгаа сайдын тушаал гараад байгаа гэж яриад байх юм бол асуудал өшөөл цааш хурцдах байх л да. За энэ үг хэрлэн гишүүн үг гэлээ тийм ээ. За баярлалаа. Одоо түрүүний асуултанд боловсролын яамнаас хариулж амжаагүй байсан. Микрофон 9 өөрийгөө танилцуулаад гишүүдийн асуултыг өгсөн байгаа. Хариулна уу? Микрофон 9. Төгс 2 салбарын хяналтын төлөвлөгөө дотоод аваад зэтийн газрын дарга. За олон улсын хөтөлбөртэй сургууль гэсэн байгаа. Монгол тэмүүлэл бол байр нь бол баригдаад шинэ байранд орсон байгаа даа. Шинэ эхлэл сургуулийг бол сонгон хайрхан дүүрэгт барихаар төсөвтөр мөнгө нь ороод явж байгаа. За дараагийнх нь тусгай хэрэгцээд боловсролын сургууль цэцэрлэг гэдэг тусгай хэрэгцээтэй холбогдуулж бас асуулт асуусан байна. За энэ дээр манайх бол яаман дээр болон боловсролын ерөнхий газар бол тусгай тэгш хамрах хилцс байгуулагдаад ажиллаж байгаа. Мөн хуулиудад хуулиуд дээр бол бас асуудлуудаа ингээд тусгаад ингээд явж байгаа. Ингээд товчхон хариулъя. За Саранчлон гишүүний асуулт хариулт. Микрофон 9. Ямар асуулт байсан? Уучлаарай. Болчихж байгаа. Хариулт өгч байгаа юм.